Semino. За та яг ямар байсан юмсан байна? Your old school peak suit. Та яг Vans дуртай бай. Vans юу бид нар хүүхд тавтаа бүжгэлдэг байхад нөгөө дэлхийн тэ гоё том бүжиг бүгдээрээ нөгөө одоо тэр чиглэлд урбан стилээр бүжгэлдэг бүжиг бүгдээрээ Vans өнгөш бүжгэлдэг байсан байхгүй. Тэгээд Vans нь Монгол яг гоё нь олддгоо. Тэгээд яг тэр бүжигчтэйг хараад тэгээд ер нь Vans амар дуртай болсон да. Эвтэйхэнд ямар ч хувцсан дээр зогцчихдаг. Тийм болохоор амар. Та яг ямар Vans өмссөн байна? Vans slip-on, classic slip-on өмссөн байна. Ер нь жоохон хад ч нөгөө нэг хэсэг Vans амар модонд ороод тэгээд гадаадаас амар захиалж авдаг гэж хаад тэгээ Vans мартсан байсан юм. Тэгээд том болсон чинь нөгөө Vans Монголд ороод ирсэн. Тэгээд нөгөө багын дурсамж болсон зүйл буцаад амар Vans өмсдөг ч тэгээ амар тухтай. Тэгэж амар юм зөөл алхахад амар зүйл. За та ямар Vans өмссөн баа вэ? Энэ Trujillo гэдэг Skate Pro загвар. Тэгээд улаан өнгөтэй. Хизээ авчихсан бай. Бараг 8 жилийн өмнө манай ихч явуулаад Америкаас тэгээд булгаал тэгээд одоо өмсөөл эжендээ болох гэсэлээ. Аха. Одоо скейтний бараг анхны гутлны брэнд гэх юм уу? Анхны surf хийгээд тэгээд скейт ороод тэгээд бараг скейт унаал бараг Vans-ыг мэдээл за энэ ста гоё брэнд байна л гэж Vans дуртаасан да. Semino. За та ямар Vans өмссөн байгаа вэ? би Vans old school Alex гэж загвар өмссөн байгаа. Нэлээ exclusive байдаг. Vans-тай ажилладаг ахаасаа хуссан байна. Зүгээр culture талаас амар гоё. Анх гарч ирсэн загвар нь гэсэндээ яг хүмүүсийн хүсэл мөрөөдөл зорилгоор толгуурлж харж ирсэн. Тэгээ сүүлийн үед явагдаж байгаа одоо явагдаж байгаа яг энэ паритай адилхан дэлхийд амар одоосоо яг энэ пари болж ирсэн. Би бүр яг Japan болж байгаа нь яг хүмүүсийн лайв маяг харж байгаа ямар гоё юм бэ гэдэг чинь яг Монголд яг энэ болж байгаа учраас сайн happy байгаа. Яг энэ талаас ингээд зөвхөн залуучуудад цагаа өнгөрөөж болох, бас happy байж болох, бас өөрийгөө ингээд илэрхийлж амар том юм шүү дээ. Ингэж илэрхийлж болох бас нэг боломж олгож байгаа гэдэг үгээс нарах юм бол энэ бол амар том брендинг, амар том бас орон зай болж чадж байгаа. Semino. Та яг ямар Vans өмссөн байна? Old school өмссөн. За тэгэхээр Vans ягаад дуртай бай? Ягаад өмсдөг вэ? Хүлдтэйхэн тэгээ нэгдүгээрт хоёрдугаарт нөгөө скейт унахад айгуу тохиромжтой. Хаан ч өмсөө явахад айгуу тохиромжтой байдаг болохоор. Айгуу гоё чимгэлсэн харагдаж шүү дээ. Яаж чимгэлсэн бэ? Үдээс нь болохоор ингээд солиод тэгээд ингээд чимэглэл ингээд хийсэн. Vans old school skate нэ. Хизээ авчихсан бэ? 2 жилийн өмнө авчихсан. Аха. Яг тийм ер нь 2 жилийн өмнө. Юу нь ягаад Vans өмсөх дуртай вэ? Ер нь анх бол скейтинг сайн гэхээр л авсан. Яг өөр үзмжнээс гайгүй. Яг ямар Vans өмссөн баа? Цэнхэр өнгөтэй old school байсан. Яа, хизээ авчихсан бай. Өмнө жилийн төрсөн өдрөөрөө манайх надад бэлэг бол авч ирчихсэн. Vans old school Ягаад Vans өмсөх дуртай вэ? скейтер голгодог болох өсөө зурчих. Хизээнээс юу өмсчихсэн бэ? Бараг анх голгож эхэлснээс хойш болоо. 11 онд скейтер голгож эхэлсэн. Тэгээд 10 хэдэн жил өмсөж байна. Одоо өмссөн байгаа гутлаа хизээ авсан бэ? 10 хоногийн өмнө болоо. Шинээр нь. Шинээр байгаа юм шүү дээ. Би өмнө яг энийг голгож байгаа дуусчихсан. Тэгээд урагдаад тэгээд дахиад шинээр авчихсан. Semino. За та яг ямар Vans өмссөн байгаа вэ? Би одоо Vans-ийн new school гэдэг загварыг өмссөн байгаа. Тэгээд сая workshop дээр чимэглээд гараад ирсэн байгаа. Одоо custom байгаа. Энэ одоо 2 жил болж байна. Nice. Юу нь яга Vans дуртай вэ? Vans яг үннийг хэлэхэд манай Vans ингээд юу ахгүй юу? Амар их нөө бэлэг өгдөг. Угаасаа амар классик. Тэгээд скейтборд нь яг тохирсон гот болохоор Vans-ыг сонгодог. Энэ стикерүүд нүнгүйсэн. Тэгээд энэ бас даалгавар битүүтэд авсан. Усны хамгаалалтай юм шүү дээ. Аха. Тэгээд Vans. Баярлалаа. За та яг одоо ямар Vans өмссөн баа? Яг одоо old school stack farm гэдэг энэ платформастай юу гэсэн бэ? За тэгэхээр өөр бас Vans-ийн merch тавьдаж шүү дээ. T-shirt бас Vans, keychain бас Vans, өмд бүгдээрээ Vans байна. Энэ таяга Vans айгуу дуртай. Vans-ийн гутлын чанар нугаас амар сайн. Тэгээд загвар одоо хуршаад авах шаардлагагүй. Тэгээд all time favorite болохоор өмсдөг.
Яг одоо Vans old school загвар өмсөж байна. Pro Авч загвар. ирсэн бэ? 2 жил юм авч ирсэн. Юу нь яагаад Vans төштэй? Скейтер болгодог байхгүй. Тэгээд яг хамгийн ихтэйхэн байдаг скейтер болгоход Vans амар тухтай. Тэгээд зэрэглэг скейт гэсэн. Тэгээд Vans өмсдөг болсон. Сүүлийн 12 жил баг төсөлг өмсөж байна. Сайн байна уу? Яасан бэ? Та ямар Vans өмссөн байна вэ? Би загварыг мэдчихгүй. Тэгээд өөртөөс би X тэгээд цуг байхдаа хамтаа хосоолгож аваад би адаас алдсан л та. Юу нь Vans яагаад дуртай вэ? Яагаад өмсөх гоё юм? Би ус скейт ундаг тэгээд баг 10 жил өмж байна. Тэгээд багасаа л өмссөн тэгээд. Өнөөдрийн арга хэмжээ танд ямар санагдаж байна? Огоо шүү дээ. Хүмүүс их хүүхдүүд гойгуулгаад Хөтөлбөрч дундаас хамгийн таалагдж байгаа хүлээж аваа уран бүтээлч ч юм уу те DJ юм байна. сайхан салсан болохоор шүү дээ. 6x6-аг бас сонсч байл гэж хэлдэг. Жохон мах чи Vans болдгоосаа одоо ч бүр Vans ивент болдог болчих гэж байна. Өнөөдрийн парти ямар болж байна? Ямар санагдаж? Гоё болж байна. Ер нь тэгээд юу мэрч Монголд нэг ийм одоо арга хэмжээ болдгоо тэгээд гоё залууч хүүхдүүд аягүй их гоё ирж болгож байна. Тэгээд доторх төгсөл багчтай баста гоё л болсон. Уух гал үлээж дээ. Өрөө шоуд гал үлээж дээ. Надаа ер нь яг хүүхдийн зоо тэгээ дээрээс нь тэр дундад үнсэн гараар зохион байгуулангууд яг Vans-ийн филингийг амар хадгалж чадж байгаа юм санагдаж байна. Яа тэр Vans чинь өөрөө жишээлбэл босод брэнд ч юм босод офтвэрүүд бодвол арай нэг тийм ондоо мэдрэмжтэй жоохон одоо бол юм галзуу солиотой юм идэг. Тэгснэ хажуугаар нь амар винтэж тийм гоё мэдрэмжүүдэд хадгалсан тийм газар тийм мэдрэмжийг агуулдаг брэнд. Тэргээдсэндээ ингээд дүнзэн гарав тиймүүд хадгалж чадчих байгаа юм шиг байна. Угаасаа яг Vans-та хамгийн боломжтой дөхөө газар гэвэл баг дүнзэн гаруул гэж угаасаа орж ирэх байна. Тийм учраас энэ ч хэлж байгаа. Одоо бол яг Vans-тай л мэдрэгдэж байна. За маш баярлалаа. Баярлалаа. Өнөөдрийн арга хэмжээ амар гоё байна. Юуг нь хамгийн хүлээж байна? Юу хөтөлбөрөөс нь Ер нь Game of Skate-ийг хүлээж дадаанч нөгөө эмхтэй нөгөө нэг жоохон эмхтэй хүн орох болохоор болохгүй гэсэн. Гэтэ болгонаа. За баярлалаа. Амар цоглоогүй шүү дээ тийм. Бас нэг өнгөний мэд аимштай сэтгэл санаад ч гэсэн ингээд давхар өргөөд гоё. Өнөөдрийн арга хэмжээ гоё болж байна. Яг өөр скейтер болгодог болохоор ч тэр айгуу гоё орч үеийн залуучууд цуглалцсан. Тэгээд амар гоё ичвчтэй л өнгөрч байна. Таны хөтөлбөрүүдийг хаснаа ер нь юуг нь хамгийн хүлээж байна? Одоо яг болох гэж байгааг нь хүлээж байна. Best trick гэдэг хүүхдүүдээ өөрсдөө хамгийн сайн чаддаг үзүүлбэр үзүүлэх гээд яг тийм бэлдээж байна. Тэрийг л яг харах гэдэг яд үлээж байна да. Тэгэхээр та өнөөдрийн парти танд ямар санагдаж байна? Харин гоё байна. Vans-ийн маркетингийнхан бол үнэхээр нэр зөрөгтэй байна. Сайн ажиллаж байна. Ийм маркетингийн ажил хийдэг залуучууд өшөө нэмэгдээсээ компаниуд яг маркетингаа ингэж явуулаасаа гэж бодож байна. За маш баярлалаа. Баярлалаа. За.